Монголын сайн дурахны төв байгууллага бол сайн дурын үйл ажиллагааны чиглэлээр хүмүүст мэдлэг ойлголт өгөх, хүмүүсийн оролцох боломжийг илүү нэмэгдүүлэх, илүү олон хүнд хүртээмжтэйгээр зохион байгуулах чиглэлээр ажилладаг. Бид ажлынхаа хүрээнд нөлөөллийн ажлуудыг, компанид үйл ажиллагаануудыг нэлээдгүй хийдэг. Үүний нэг нь бол олон улсын Good Deeds-тэй гэсэн энэ компанид ажлын нэг хэсэг болоод ажилладаг. Тэгэхээр энэ Good Deeds-тэй бол дэлхийн 100 гаруй улс оронд зэрэг хэрэгждэг хүмүүсийг сайн зүйлийг хийхийг, сайн зүйлийг бодохыг, мөн сайн зүйлийг хийлж ярьдаг байхыг илүү уриалсан, хүн болгон хийж болох, хүн болгон бие биендээ нөлөөлж болох байдлаараа бол илүү түгээмэл ялгаатай шинжтэй. Тэгэхээр энэ үйл ажиллагааны хүрээнд бид нар 2025 онд бол өсвөр үеийн эрүүл мэнд, өсвөр үеийнхний оролцоо, хөгжил рүү илүү чиглүүлэн харж байгаа. Тийм ч учраас бид нар энэ жилийнхээ ивентийг, энэ жилийнхээ нөлөөллийн үйл ажиллагааг Teenage Lifestyle-ийн нэрлээд ажиллаж байна. Тэгэхээр энэ үйл ажиллагаанд маань өсвөр үеийн хүүхдүүдийн анхаарах ёстой, ээж аавуудынх нь анхааран хүүхдүүдэд чиглүүлэх ёстой олон талт ажлууд хийгдэх учраас олон нийтийг хүрэлцэн ирээд бидэнтэй уулзаж, бидэнтэй адилхан хөгжиж бидний хийж байгаа сайн үйлсд хувь нэмрээ оруулж, өөрснөө бас нийгмийнхаа асуудлыг ойлгож танин мэдэх тэр боломжоор бид нэр хангахаар ажиллаж байна. Та бүхнийг үйл ажиллагаанд маань хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байна.